мэдчилгээ нэг явна. Ямар мэдчилгээ явдаг лээ? Шалом. Шалом. За харин одоо хэдүүлээ ямар түүхийг үзэх гээд байна гэхээр 2 дугаар хад номын 1 дугаар бүлэг дээрх нэг түүхийг үзэх гээд байгаа. Хамтдаа уншичи те. Яагаад гэвэл бүхэл бүтэн үйл явдал ингээд өрнөд дуусж байгаа учраас хэдүүлээ ойлголтыг авах нь их зүгөө. За олсон бол амен. Амен. За 1 3 Ахабыг өөд болсны дараа Моб Израилийн эсрэг босоо. Самарид дээд өрөөнийхөө сараачнаас унаж бэлтжээ. Тэр эчнэрийг илгээж тэдэнд явж энэ өвчнөөс би амжилтгүй хийхийг Экроны бурхан Баал-зебубаас асууж мэдтүүн гэв. Харин Израиль тэнгэрээс Тивша хүн Илиад бос Самарын хааны элч нартай уулзахаар явж тэдэнд Израиль бурхан байхгүй болоод та нар Экроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу гэж хэлв. Тиймээс одоо эзэн чи хөвцөн орноосоо буухгүй харин чи гарцаагүй өгөх болно гэж айдаж байна гэв. Тэгээд Илия сарж явлаа. Элч нарын хаан руу буцаж ирэхэд нь тэр тэдэнд яагаад та нар буцаж ирэв гэсэн тэд түүнд нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд явж та нарыг илгээсэн хаанд буцаж очиод эзэн Израиль бурхан байдгүй болоод чи Экроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хөвцөн орноосоо буухгүй харин гарцаагүй өөхөх болно гэж түүнд хэл хэмээн айлдаж байна гэж бидэнд хэлсэн. Хаан тэдэнд та нартай уулзахаар ирж эдгээр үгийг та нарт хэлсэн нь тэр ямар шууд өрхтөө байсан бэ гэхэд тэд хаандаа бүсгийгээрээ арьсан бүс бүсэлсэн өсөрхөн хүн гэж хариулцгаа. Хаан тэр бол Тишбэ хүн Илия байна гэж хэлв. Тэгээд тавтын дараагийг тавтынх нь хамт Илия руу илгээв. Тэрээр түүн рүү өгсөж гараад харуул Илия толгодын орой дээр сууж байлаа. Тэр түүнд бурхны хүнээ бууж ирэхтун гэж хаан хэлүүллээ гэв. Илия өнөөх тавтын дараагад хандаа. Хэрэг би бурхны хүн мөн юм бол тэнгэрээс гал буулж чамайг болон чиний тавтыг шатааг гэв. Тэгтэл тэнгэрээс гал бууж түүнийг бас тавтыг нь шатааж орхив. Тиймээс хаан тавтын өөр даргаыг тавтынх нь хамт Илиараа дахин илгээлээ. Тэр Илия бурхны хүнээ түргэн буугаад ир гэж хаанд айлдаж байна гэв. Илия тэдэнд хэрэг би бурхны хүн мөн юм бол тэнгэрээс гал бууж чамайг болон чиний тавтыг шатааг гэж хэлв. Тэгтэл бурхны гал тэнгэрээс бууж түүнийг болон тавтыг нь шатаав. Тиймээс хаан дахиад 3 дахь тавтын даргаыг тавтыг нь хамт илгээлээ. 3 дахь тавтын дарга дээшээ өгсөд Илиягийн өмнө өвдөг сүгдэж түүнээс гуйв. Бурхны хүнээ миний айн болон таны эдгээр 50 болын амнасыг таалдаа багтаагач. Харагтун тэнгэрээс гал бууж түрүүчийн 2 тавтын даргаыг тавтуудаа хамт шатаасан билээ. Гэвч одоо миний амийг таалдаа багтаагаач гэв. Эзний тэнгэрлэгч Илиад түүнтэй хамт буухтун. Түүнээс бүү айхтун гэж хэлэхэд Илия босоод түүнтэй хамт хаан руу буун явлаа. Тэгээд тэрээр эзэн Экроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн явдал чинь өөрийнх нь үгийг асуун мэдэж болох бурхан Израиль байдгүйгээс болсон уу? Тиймээс чи хөвцсөн орноосоо буухгүй харин гарцаагүй өөхөх болно гэж айлдаж байна гэжээ. Ийхүү Илиягийн хэлсэн эзний үгийн дагуу Ахазия нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Юдагийнхаа Йехошафатын хүү Ирамын 2 дугаар онд Йорам түүний оронд хаан болов. Ахазагийн хийсэн бусад үйлс хэрэг нь Израилийн хаан шастар ном бичигдсэн босоо. Амен. За. Маш сайн уншлаа. Нэг үе бодоход уншаад сурсан байна. За юу болоод өнгөрчвөө? Нэг хаан үхсэн шүү гэд байжсэн чинь нөгөө хаан дахиад үхчих юм аа тий. Яасан ч хэврэгхэн ам билээ дээ гэсэн тий. За энэ нэгдүгээр бүлэг бол ерөөсөө нэг хааны эхлэл болон төгсгөл нь яасан бэ? Өрнөж байгаа нэг үйл явдал байгаас тий. Инг хаан болвоо гэсэн. Нөгөө хаан болоод за ашгүй дээ гэд ингээд ямар хаан болоо ингэж ийсэн чинь яасан? Үхсэн. За энэ дээр ерөнхийдөө ямар одоо төрлийн ч гэдэг юм уу те ямар одоо үйл явдал донд ямар тийм дөрүүд гарч байгаа юм шиг байна. Одоо бидний саяны уншсан энэ хэсгүүдээс хин гарч ийн. Зөв иш үзүүлж Илия гарч ийн те өөр тий хаан гарсан те Баал-зебул гэх бурхны талаар гарсан мөн Явэ бурхны талаар ч гэсэн гарсан. За баахан 50-ын даргууд яасан? Ташраараа тэ үхцгээсэн.
За ийм янз янз юм гарч байгаа. За эндээс хурангуулах юм бол яг хуу нэгээс эхлэх юм бол Тэнгэрлэгч те нэг Тэнгэрлэгч ингээд Илиад ингээд дамжуулаад байна шүү дээ. Ингээд ингээд Тэнгэрлэгч. А хоёр бурхны нэр гарч байгаа байхгүй юу? Нэг нь бол Экроны бурхан Баал Зебуб. За нөгөөх нь болохоор Израилийн бурхан Яве. За Баал Зебуб гэдэг үг нь ийм гэж байгаа юм. Уул нь бол энэ бурхны нэр нь еврей хэлээр ч гэдэг юм уу те тухайн үеэр Баал Зебул юм байна л да. Ил эсвэр төгсдөг те. Энэ болохоор одоо Баалын өргөмжилсөн нэгэн гэсэн утгатай. Баал гэдэг чинь болохоор нөгөө тухайн үеийн хиймэл шүтээний нэр шүү дээ, тийм хиймэл бурхны нэр. Тэгээд Баалын өргөмжилсөн нэгэн гэсэн утгатай юм нэр юм байна. Тэгсэн израилчууд буюу Илия үүнийг юу гэж хэлдэг вэхээр Зебуб гэдэг нэрээр ингээд нэрлээд хэлээд байгаа байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Яла гэсэн үг байна. Тэгэхээр тий Ялааны бурхан гэж одоо юу гэж хэлсэн? Өгөөд чинь гэсэн үг шүү дээ. Тохуурах чинь гэсэн үг байхгүй. Израиль бурхан байхгүй бол чи энэ Ялааны бурханаас асуух гэдэг юм уу гэсэн утгаар энэ үгийг хэлсэн баг. За дараа нь 3 үндэстэн гарч штэ. Үндэстнэр ямар үндэстэн гарлаа? Израиль үндэстэн мэдээж гарч байна. Өөр монголчууд гарч байна уу? Солонгосчууд гарч байна уу? Экрон гэдэг бол хотын нэр байгаа тийм. За энд Ахаб гэдэг хааныг үхснээс хойш Моаб гэдэг үндэстэн израильчуудын эсрэг боссон байна. Тийм? Боссон байна. Тэнгүүтэл чинь нөгөө Ахазын хаан маань Филистичүүдийн бурхнаас асуулахаар хүмүүс явуулж байгаа байхгүй. Тэгэхээр эргэн тойрны ийм 3 үндэсний хоорондох ийм нэг учиртай 3 толгой гэдэг шиг ийм учир жанцантай юм үйл явдал болоод байна гэсэн үг. За эндээс мөн 4-5 хүний дүр илүү тодрон гарч байгаа. Ямар хүн байсан? Эхлээд мэдээж хаан гарсан тий. 2-дугаарт тэр элч нарыг явуулсан байна. 3-дугаарт Илия гарсан тий. Илия гарсан. 4-дугаарт нөгөөх 50-ийн дарганууд гарч ирж тий. 50-ийн дарганууд маань цэрэгтэйгээ гарч ирж байна. За түүний дараа тэгээ нөгөө дахиад шинэ нэг хаан гарч ирж иймэрхүү зүйлсэд байгаа. За ерөнхийн нэг тойм зураг бол нэг иймэрхүү хүмүүс иймэрхүү үйл явдалд ингээд оролцоотой ингээд байгаад байна гэдгийг бид нар харж болж байгаа юм. За Баалын талаар бид нар зөндөө сурсан тий. Нөгөө Баалын тахилын ширээ, Баалын иш үзүүлэгчид, Баал гэдэг одоо энэ хуурамч шүтээний эсрэг олон хаад яасан тэмцэж ард түмнээ чөлөөлж исэн баг. Санаж гин үү? Санаж гин. За юу яалаа? Хүн гарч ирэх хүнийг эвгүй байдлаар орж дандаа муухай асуулт асуудаг те. Яах би өөрөө хэлчих. Яалаа? Баал гэдэг энэ хиймэр шүтээнийг устгахын тулд орон нутгаас газар нутгаас зайлуулж Израилийн бурхныг те жинхэнэ Яве бурхныгаа төгс хүчээр бурхныгаа дагахын тулд олон одоо зүвт хаанууд кампанит ажлуудыг одоо өрнүүлчихсэн баг. Тэр юу вэ гэх юм бол Аса гэдэг хаан яалаа өөрийнхөө бүр ихийг те өөрийнхөө ээжийг тэр Баал те тэр хуурамчтай нэг шүтдэг тахдаг тэр ээжийг албан тушаасаас бүр буулгаж хаяад Израилийн бурхныг хүндлэн мөрөхөд ард түмнээ чиглүүлчихсэн баг. Тэр чинь нэг олон жилийн өмнө биш шүү дээ. Энэ чинь нэг өсрөө 100 200 жилийн өмнө бах те ийм үйл явдал болчихсон. Гэтэл нөгөө Баал гэдэг хүндэл мөргөлтэй хуурамчтай шүтж байгаа энэ итгэл үнэмшил гэдэг юм уу энэ харийн бурхтыг дагж байгаа энэ итгэл үнэмшил Израиль дахин ингэ сэргээлсэн. Тэгээ Яхошапат гэдэг хаан энэний талаар эсэргүүцэл олон бас кампанит өрнүүлсэн болж дахин сэргээд лээс. Үүний учир нь юу юм бол? Яагаад ингэж бурхны ард түмэн бэжж яагаад энэ Баал гэдэг хиймэлчтэй нэр ингэж эргээд байгаа юм болоо? Ямар нэг санаа оноо байна уу? Тэнд нэг юм байгаад ах шүү дээ. Тэр Баалт нэг юм. Баалт нэг юм байгаад ах шүү дээ. Юу байгаад байгаа юм бол? Яг Баалт хүмүүсийн хүсэж шунал байгаад байгаа байхгүй. Ямар хүсэж шунал вэ гэхээр хэлэхэд ичмээр. Тэг. Баал бол ерөөсөө тухайн газар нутгийг ургад заримтай өлсгөлөнгүү одоо юу гэдэг нь те баян чинэлэг байхад тусалдаг бурхан гэж филистичүүд үздэг. Тийм үү? Хур бороо оруулдаг бурхан гэж үздэг. Гэтэл тэр хур бороог нь оруулж тэр одоо баян сатгалан байлгахын гол үндэс нь Баалда тахил өргөлийг байнга өргөж явах ёстой. Тэр тахил өргөл нь юу вэ гэхээр мэлгийн замбраагүй харилцаа байгаа байхгүй. Тийм учраас Баалын сүм дугнууд очихоор энэ тэндгүү биеийн үнэлэгч нар байж байгаа. Эрэгтэй эмэгтэйгүү те. Тэгээ тэр үнэлэгч биеийн үнэлэгч нартай хүмүүсэл ингээд энэ бусад бузармаг зүйл их байх тусам бидний одоо энэ
ургац ариун байна гэж итгэдэг гэсэн. Тийм итгэл үнэмшлийг тээцсэн байдаг. Тэгэхээр энэ нь юун дээр ажилладаг вэ гэхээр хүний энэ бусрамг те энэ нэг бузар хүсэл тачаал дээр ингэ ажилладаг байхгүй. Тэгэхээр хүмүүс эргэчээд бурхан эзэн рүү харчаад байгаа хэрнээ буцаад нөгөө дотроос нь тэр гим нүгэл нь ингээд зулгаагаад байгаа учраас те ингээд байгаад байгаа учраас тийшээ эргээд тэр нутагт энэ сэргэлтэнд байн ингээд бүрэн дуран өсдөж чадахгүй ингээд яваад байна гэсэн. Тэгээ бидний амьдрал ч яг адилхан байхгүй юу? Ямар нэг юм зүйл ингээд эзэн рүү ингээд даах гэхээр ингээд зулгаагаад иж нэг тийм их зүйлүүд байдаг. Эндээс минь ингээд амар нэг инэттэй жишээ жоох инэт зүйл сонсон тэр юу гэсэн чинь цуглаан байна те бид нар ингээд цуглаан гişүүд маань ирсэн бүгд ингээд байж байгаа. Төгс цуглаан гэж байдаг уу? Үнэхээр жинхэнэ төгс цуглаан гэж байгаа юу? Зүг те байхгүй те байхгүй. Яг тэгвэл энэ цуглаанд чинь гимтэй хүмүүс цуглардаг цуглаан баггүй. Ариун хүмүүс цуглардаггүй шүү дээ. Ингээ харахад нэг ариун харагдаад байгаа боловч. Тэгээ бид нар чинь ариун биш те. Гимтэй хүмүүс баггүй. Тэг гимтэй хүмүүс. Гэтэ төгс цуглаан байж болно. Хэрвээ төгс цуглаан гэж байхад та ирэхээр төгс биш болчдөг гинэ. Инэт байгаас те. Инэттэй шиг хөрлөө үнэн байгаас те. Тэр төгс цуглаан байж болох байхгүй юу? Тэгээ тэр цуглаанд ингээ би үрээд ирсэн чи тэр яах вэ? Төгс биш болчихно. Энэ юу гэсэн үг юм? Тийм, би чинь төгс хүн биш шүү дээ. Энэ мэтлэг хүн гэдэг чинь төгс хүн биш байхгүй, төгс биш байхгүй те. Тэгэхээр бид нар өрөөсөө л манай Тэмүүлийн гэрчлэлээр чинь хэлсэн. Би баптизм хүрсэн ч гэсэн цаашдаа ингээд гин нүгэлгүй амьдрал гэж хэлж чадахгүй гэдэг. Үнэн шүү дээ те. Бид нар те Бурханд итгэж байгаа ч гэсэн биднийг ингээд гин нүгэл гэдэг зүйл ингээд зулгаасаар л бах те. Нааширтай нөө. Боё шигтэй. Анивчаад итгэж шиг л дээ. Ингээд наашир ингээд зулгаагаал байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудал гим нүглийн энэ асуудал гэдэг чинь надад байдаг, хүнд байдаг те. Тэрнээс чуулган гэдэг юм уу те. Энэ зүйл байхгүй, надад байгаад байгаа. Хэрвээ би харин энэ чуулганы асуудал цуглаан дээр инж тэгэж, тэрч тэгэл те. Очроо хоол хийхдээ надад нэг жоохон өгөөл, тэнд их амар их өгөөл те, бараг тэгж болж те. Энэ шинэ ирсэн хүмүүс болохоор амар гой амттайг нөхч юм бол надад болохоор үлдэгдлийн өгдөг мөгдөг гэл те. Ийм ингээл янз юм гарч болно те. Юу гэдэг юм те. Ийм байдаг, тэгдэг, ингэдэг. Гэхдээ бид нар Бурханыг харж чадахгүй байгаад их юм бол энэ асуудлаа л харсаар байгаа байхгүй тий. Ийм асуудал байгаад шүү дээ. Ингээд шүү дээ. Харин эзнийг харах үед энэ асуудлыг харахгүй байх үед эзнийг харах үед тэр асуудал чи өөрөө ингээд сарнаа алгуулад мэдэх байхгүй болчих. Нэг мэдсэн чинь байхгүй болчих байхгүй тий. Нэг мэдсэн чинь очроо манад амтаа болов. Нэг ийм болно гэсэн. Тэгэхээр та ингээд эзнийг хайгаад энэ бүх зүйл алга болоод байгаа юм чи бидэнд энэ хамт байгаа эргэн тойронд байгаа ах дүүс чинь эзнийг хайгаад ирэх үед энэ цуглаан яах юм? Гэхдээ сэрхэн гарцаагүй үстэй тий. Бурхны үг нь ингээд хүчрэх чинь гарцаагүй үстэй. Энэ би ингээд хүчрэж байгаа нь миний амьдрал өөрөө ч гэсэн өөрчлөгдөж хүчрэх болох нь гарцаагүй байна. За. Би ингээд би гим нүгэлтэй угаасаа итгэсэн ч гэсэн ингээд гим нүгэлтэй юм ч одоо арга байхгүй дээ гэдэг харин яах вэ? Бид нар бууж өгч болохгүй юу? Хүүхдээс асууж байгаа юм шүү дээ. Болохгүй юу? Мэдээж болохгүй тийм. Бурхан бууж өгөөрэй. Зүгээрээ чи гим нүгэлтэй бууж өгөөрэй гэдээ өөрийнхөө цусыг өргөцсөн юм уу? Тэ? Үгүй би чамаа гим нүгэлтэй ч гэсэн хайрлнаа. Тэ? Гим нүгэлтэй ч гэсэн би чамаа хайрлаж байгаа өөрийн цусны үн цэнтэй тэр үн цэнээр хайрлаж байгаа учраас чиний амьдрал, чиний амьдрал миний цус ажиллаа хийх болно гэж хэлж. За энийг цаашдаа бид үзэх болно. За. Дараа нь Явэ бурхан буюу Израилийн бурхан гэж яриад. Яг энэ дээр ингээд Израилийн бурхан эзэн гэж гарч байгаа боловч эн чинь өөрөө орчлон ертөнцийг бүтээсэн учраас тэр төгс өчид Явэ бурхан учраас хүн болгоны цор ганц эзэн бурхан. За. Энэ бурхан хэлэхдээ Израильчуудыг Египтээс авч гарахдаа Явэ бурхан Израильчуудыг Египтийн цөллөгөөс те Египтийн боолчлоос тэр сүү бол цутгасан энэ Канаан нутг руу дагуулж ирсэн шүү дээ те. Тэр бурхан миний ард түмэн бол та нар шүү гэдгийг ингээд хэлчихэд байгаа. Миний ард түмэн бол та нар. Гэтэл нөгөө Ахазын хаан чинь юу байхгүй учраас Израильд ингээд асуух бурхан байхгүй учраас яаж юм? Нөгөө хаан руу чи нөгөө өөр тэр хиймэлчтэнээс асаах гээд яваад байгаа мүү гэж энэ дээр зэмлэгдэж байгаа сте тийм. Бүр ингээд бурхан өөрөө тодорхойлсон байхгүй юу? Би та нарын бурхан. Би Авраамийн бурхан. Би Исаакийн бурхан. Би Яаковын бурхан.
Ингээ явах юм бол би та нарын бурхан шүү. Тийм учраас миний үгэнд дуулууртай байх аваас намайг хайх аваас би энэ нутагт сүв бол цутгсан энэ нутагт би та нарыг амар жимээр амьдруулах болно гэж хэлсэн байна. Яагаад те? Энэ Израильчууд одоо байгаа газар чинь бүр одоо хүртэл инх тайван тогтоогүй газар шүү дээ, те? Одоо хүртэл яaz юм? Байлдаа л энэ, те? Дуртаадаа байлдаад байгаа мөсч үгүй тэр угаасаа тийм байлтахаас өөр аргагүй газар нутаг байхгүй. Тэ? Бүх хүмүүс бүх одоо тийм дайн тулаанч гэдэг юм тэр зүйл заавалчгүй тэр өрнжих хэвээр өрнжит түүгийн цаг үеинд явцад. Тэгвэл тэр чинь нөгөө дэлхийн төв гэж хэлэгдээд тийм газар нутгийн хувьд тийм байралтай учраас тэнд байнга л дайн болж байгаа. Энэ дайн энэ хүнд хэцүү дунд харин бурхан эзэндээ найцсан ард түмэн ялтыг амжилтыг олох болно гэдгийг бурхан аль эзэнээс хэлээл байхад Израильчууд маань яасан? Баал руугаач нэг эргээл, юу руугаач нэг яваал. Тэгэл одоо хүртэл энэ дайнанд зогсохгүй ингээд явсаар байгаа. За. Ахазын хаантай адилхан нэг юм жишээ байдаг байхгүй юу? Бас Израилийн түүхэн. Хизека гэдэг нэртэй нэг хаан байдаг. Тэр хаан бас өвддөг. Энэ Ахазын хаан дээрээс ингээд дээвэр дээрээсээ сараачнаас унаад бэртцсэн юм байна шүү дээ, тийм ээ. Тэгээ үхэх гээд хөвтөж байгаа байхгүй. Яг үүнтэй адилхан Хизекия гэдэг бас хаан яадаг юм. Өвчин тусаад үхэхээр хөвтдөг. Тэгээд яана гэдгсэн чинь бурхны хүн ирээд чи одоо үхнэ. Арга байхгүй чи одоо үхнэ. Бурхан чиний амийг чи авах гэж байна гэж хэлдэг. Тэгсэн чинь нөгөө хаан маань орон дээр хөвтөж хагаад эргэж ингээд хан руугаа хараад уйлдаг байхгүй. Уйлаа залбирдаг байхгүй бүр. Гимшээд те. Бурхан минь танад туслаач намайг ингээд авраач те. Би таныг эрэлхийлсэн босуу гэх хэмтлэг. Янз янзын юм залбирлаа өргөдөг. Тэгсэн чинь нөгөө иш үзүүлэгч маань гарч явж исэн чинь бурхан хэлдэг ба. Хизекия надад хандад залбирсан учраас гимшсэн учраас би түүний амь насыг уртсгалаа гэдэг. Тэгсэн чинь нөгөө иш үзүүлэгч та одоо түрүүл ална гэж одоо амьдруулах гадах те ишиг гэд ингээ яваагүй те. Буцаж хурж ирсэн ээ. Бурхан чамд 15 жил өглөө гэдэг. 15 жил яасан тэр хүн тэр хаан нэмж амьдрдаг. Тэрвээ Ахазын хаан тэ орноос ингээд хажууд яраа үйл бурхан минь гэд гимссэн бол яах вэ? Амь өх үү? Амь нь уртсах уу? Уртсан шүү дээ. Тэг яг л тийм жишээ байгаад байгаа юм чи яах юм? Гэтэл Ахазын хаан яасан бэ? Эзнээсээ бус биш бүр харийн үндэстний бурхнаас асуух гэж явчихад байгаа байхгүй юу? За биднэрт нэр яг ийм тохиолддог болов. Хэдийгээр бид ингээд цуглаанд яваад л тэгээ бурханд итгээд байд. Гэтэл араас ингээд 100гаад идэг нөгөө нэг мухар сүсгийн шинжтэй те нөгөө сурсан эрдэн сугаар гарч учраас ингээд нэг сүнаадаг нэг ийм юм байгаад байдаг. Та нарын бидний амьдрал тийм байгаа юу? Бодоод үзтээ. Хэдийгээр бид ингээд 10 20 жил итгээд байгаа юм яа нэг тийм цусан ч гэдэг юм юу нэг шингэцсэн нэг юм байгаад идэг шин. Надад ч тийм байгаад идэхгүй заримдаа тий. Байдаг аахгүй тий. Үс засуулах өдрөлг нь тий. Надад бас нэг миний амьдралын хөгжилтэй нэг өдөр гэдэг юм үе байдаг. Тэр юу гэхээр богоомогоор Монголын богоомогоор өдөр үе гарна шүү дээ. Тэгэхээр би хоёр дахь явах туртай байдаг байхгүй юу? Яг л хүмүүс нэг хоёр дахь зам гардаггүй тий. Тэгээ богоомогоо чинь сэлүү хүн байдаг байхгүй тий. Хүмүүс нэг явахгүй. Тэгэхээр илүү амар шүү дээ. Олон хүмүүстэй овши гэж ярьдаг шүү дээ. Нөгөө нийтийн богоныг овши зэрэг хөлс базаа оожуулаад явж ирснээс тэгээ хямдхан арай багаар явцсан тэр. За. Яг энтэй адилхан бидний амьдрал нэг юм би гайхаад идэж байх тий. Нөгөө манжийн дарлаас ахвал бид нар ингээд олон үе ингээд дамжаад ирсэн учраас бидний энэ цуснд бидний энэ оюун санаач гэдэг юм тий автоматар ингээд суудсан байт юм бэл. Нэг тийм мухар сүсгийн шинжтэй зүйлс. Яг тэгвэл өвөө эмээ маань тэгжсэн, аав ээж маань тэгжсэн. Тэгээ над руу ингээд ирсэн учраас. Яг ч өөрөө мэдлгүй бид ингээд автцсан байдаг байхгүй. Тэгээ өөрөө мэдлгүй үр хөвгттэй яах вэ? Дамжуулаад идэг. Тэгэхээр чи энэ зүйл чинь ингээд биднээс ингээд салахгүй байгаа байхгүй. Тэгээд надад нэг ухааруулсан нэг юм үйл явдал болсон юм. Тэр нь юу вэ гэсэн чи би ингээд оюутан бахтаа ингээд сайхан ингээд заал авах гээд те пүүз мүзээ ингээд цүнгэлцэн. Тэгснээ Библийг барьцсан явчихсан байхгүй юу? Те пүүзээ цүнгэндээ гэсэн Библийг ингээд барьсан. Тэгсэн манай нэг итгэгч найз маань нэрээд чи Библийг тэгээ цүнгэлж штэ яндаа бариад яваад ахаар өө би өстө шивэртэй бүцтэйгээд Библийг хиймээргүй нэгээл тэхгүй амар лаг хүн болол те тэгэл тэхгүй юу. Тэгсэн чи нөгөө найз маань тийм үгүй гайхад явж явчихсан. Наа чи ямар шашинлаг юм бэ гэсэн бохоо. Тэ? Гэхдээ яг үнийг хэлэхэд
Библи дээр шивдэг бүсийн чинь байна уу байхгүй нэг хамаагүй байхгүй юу. Гэтэл нөгөө нэг бурхан номынхаа юугаар те одоо санаа бодлоор гэх юм уу та. Тийм судраа нөгөө нэг би чи ингээд хамгаалаад ирсэн одоо тий. Тий тэрвэр ариун байх гэж яг үндэ чи шашинлаг байхгүй юу. Гэхдээ Библи тэнд ингээд байж л гэлтэй тий. Гэхдээ мэдээж ном ч юм уу ийм зүйлийг ингээд ариун гамтаа хадгалах нь зөв л дөө. Гэхдээ зарим хүмүүс юу ашиглаж ямар юм тийм ингээд ашиглаад бараг л ураал тий. Юу гэдэг тийм. Гэт янз янз ашигладаг хүмүүс байж л идэг штэ. Зарим нь ингээл амар төгсчлөлтийн синдромтой учраас тэ ингээл харуулахгүй, муухай орчихгүй гэл янз янзаар арчил. Янз янзэд ингээд номтой харьцсан юмс. Гэтэл нөгөө бидний хүнд миний оюун санаанд хүртэл тийм юм ингээд цаанаас суусан байгаа байхгүй тий. Мэдээж нэ аав ээжээс ч юм уу тий өвөө эмээгээс дамжиж ирсэн байх хэвээр. Буддын сургаал мурал дээр судар мудар яадаг хадаг мадганд боогоол ингээд дээдлээ тавьдаг штэ. Тэг яг тэр чинь ингээд ороод ирсэн байгаа байхгүй. Тийм учраас тэр нэг амар хадаг мадганд боохгүй ч гэсэн тэр үзэл санаанд байсан байна. Яах нь шивэрдэг бүсдгийг хийхгүй гэд тээ. Тэгээ ингэсэн чинь ингээ харсан зүгээр хэлбэр байгаа байхгүй юм чинь. Яг ингээд бодоод үзэхэр хэлбэр байгаа байхгүй. Үгүй байж л гэлтэй. Тэглээгээд Библи маань тэр үгийг шивэрдэг бүсдтэй хамт байхаар хүчин сулгарчих юм уу? Тэ? Байхгүй болчих юм уу? Үгүй шүү дээ, тэ. Энэ нэг сүнслэг ертөнцөөр бодох юм бол надад ийм бодол борж ирээд байгаа байхгүй. Зүгээр ойлгохын тулд бид нар ингээд виртуал ертөнц гэж одоо яриад байгаа тий. Одоо эсвэл юу гэдэг юм. Одоо геймерчдийн хувьд гэх юм бол нэг тийм тоглоом IT цуглуулдаг шүү дээ тий. Ингээл одоо юу гэдэг юм баатар маатартай амар гой хуйг дуулга ингээл аваал тий. Амар гой болгоол тий. Тэгтээ яг бодит амьдрал дээр тэр баатар байхгүй л байхгүй тий. Тэгсэн хэрнээ ингээл хадгалж байгаа. Яг тэр шиг эн чинь зүгээр сүнслэг ертөнцийн бид нар өөрсдийнхөө энэ Библи ингээд нандинах нь зүг байгаа даа. Тэрнээс энэ мэдээж би ингээд нандин бити нандинараа гэсэн үг биш л дээ тий. Энийгтэй ингээд урж тастаал одоо яах вэ тэр хайш юм те зөвхөн эн чинь хэрэглэх хэрэгтэй байхгүй ашиглах хэрэгтэй байхгүй ингээд салхи мэлх оруулж явах хэрэгтэй байхгүй те бүр ингээд навсааж явах тусмаа сайн байхгүй юу хэр их навсгаар Библи барьж явж байгаагаас нь бас л хэлбэрлэдэг гэж байхгүй те ер нь тэгээд Библийг нь уншиж те ингээд судлах нь л айгүй маш чухал байгаа. Яг нөгөө кинон дээр гардаг бид нар өнгөрсөн альба дээр киноны талаар үзсэн шүү те цорын гац дэлхийн хамгийн цорын гац сүүлийн Библи үлдсэн бол тэр Библийг яасан хамгаалах нь зөв ёсны юмсыг санагдаж байгаа байхгүй тийм. Ямар өлсчиж ямар их хурдан ярьчих вэ гэж байхгүй. За. Сая тэгээ миний энэ ярьсан энэ юг концептыг бид нар бас өнгөрсөн талаар сурсан юм аа. Мэргэн үн шиг бод энгийн юу шиг яар гэ тэ. Одоо ингээ аль болох ингээ энгийнээр ярих гэж хичээгээд байна л да. Тэр ойлгосноо тий ямар одоо юугаар өнцгөр ингэж хэлээд байна гэдэг тий. Бид нар хэлбэр шашинлаг байдлаар ингэж дагж байгаа нь бас нэг дагах нь нэг бодлын нөгөө мухар сүсгч гэдэг юм уу тий нэг шашны зан үйлдэл ингэ ойролцоо тийм юутай болчиход байгаа байхгүй юу. Хэлбэр агууламжтай болчиход байгаа гэсэн үг юм уу та. Тэгээ нөгөө нэг багаасаа өөрийн ч мэдлгүй сурцсан байсан тэр нэг мухар сүсгийн шинжтэй нэг тийм зүйл амьдралаас нь салахгүй байгаад байгаа нэг юу болчихсон. Өөрсдөө ч мэдэхгүй тийм. Гэтэл үндэ эзний өгч өөрөө нугас чүмгийн ингээд сүнсийг тэ сэтгэл санаа оюун санаа нугас чүмгийг садлж чадах юм хоёр талтай эртээ сэлэм юм чинь миний амьдралд энэ Библийн үг маань бурхны үг маань тэ ямар ч үед төгс төгөлтөр хүчин төгөлтрөөрөө хэрэгжчихлээдэг. Тийм. Үүнтэй адилхан өргөлч гсэн байна тэ бидний өргөлч гсэн байна. Өргөлөө ингээл өргөл юм чи ингээд нандинаа хадгалаад ингээл дараадлах тий ингээл өсгөөдлах ч гэдэг юм ийм шаардлага байхгүй. Өвч бах хэлсэн шүү дээ. Сайн ашиглах хэрэгтэй гэж. Бид нар өргөлийг сайн ашиглаж байгаа. Тийм ч учраас зуглаа бол хасах өргөлтэй байгаа. Тэг. Ашиглаж байгаа. Ашиглах хэрэгтэй байхгүй энэ чинь. Ухаалгаар тий мэдээж ухаалгаар ашиглах хэрэгтэй. За энэ дээр нөгөө манай жинхэнэ бурхны хүн Илия маань энэ үйл явдал донд гарч ирж байгаа. Бурхан түүнд хэлсэн. Тэнгэр чирээ дамжуулаад. Чи Ахазад хэлээ. Би байхгүй болохоор чи тийш явж байгаа юм уу? Чи надаас тэр эдгэрлийг те надаас тэр найдлага гуугаагүй учраас чи наана одоо үхтгэр өхнө гэж хэлсэн. Ахазын үнийг сонсоод Илия гэж ишүүлэн хэлсэн юм байна гэдгийг ойлгонгуутлаа. Яг тэгвэл Ахазагийн аав Ахаб гэдэг тэр хаан Илия хоёр чинь хон чон мэд хоёр байсан тийм үү? Илия байнга Ахабд чи ингэсэн байна, чи ингэсэн байна, чи юм бурхны өмнө чи шийдэх ингэн тэгнэ. Нөгөө Ахаб нь хүртэл сүултээ бүр дасцсан гэдэг юм уу юу гэдэг эвлэрсэн. Өө чи надад олигтой мэлэхгүй дээ гэсэн тийм байдалтай болчихсон байсан.
За нөгөө Илияг тийм учраас нөгөө Ахазын хаан чи мэдж байгаа учраас Илияг авиадрээ гэд хэнийг явуулсан гэж. 50-ийн даргаыг явуулсан гэж. 50-ийн дарга гэдэг чинь 50 хүний 50 цэргийн дарга байна. 50 цэргийн дарга хурж ирээд юу гэсэн бэ? Энэ дээр байгаа тийм. 9-р эшлэл дээр байгаа юм байна шүү дээ. Тэгээд 50-ийн даргаыг 50-ийн хамт Илияраа үлгээвэ. Тэрээр түүн рүү өксөж гараад харуул Илия толгодын орой дээр сууж байлаа гэсэн. Нэг хонголдон шигтэй. Оройн толгодын орой дээр сууж исэн ба шүү дээ. Тэгээд Бурхны үнэ бууж ирэхдээ ингэж хаа хэлүүллээ гэсэн. Тэгсэн чинь Илия болохоор хэрвээ би Бурхны хүн юм бол чи болон чиний тавьт Бурхны галд шатаж өгөх гэсэн чинь яасан. Шатаад өгсөн. Бурхны хүн мөн байна уу? Мөн байна тий. Мөн байна. За дараа нь тэгсэн чинь дахиад нэг 50-ийн даргаыг явуулсан байна. Тэснөө 50-ийн дарга нь юу гэсэн бэ? За доошлоо хандах юм бол 11-р эшлэлээс тийм. Тиймээс хаан 50-ийн өөр даргаыг 50-ийн хамт Илиараа дахин илгээж тэр Илияд 50-ийн дарга нь Илияд ингэж хэлсэн юм шүү. Бурхны үнэ түргхэн буугаад ир гэж хаан альдаж байна гэв. Тэгсэн би Бурхны хүн юм бол мэдээж шат гэсэн шатсан байна. За эндээс ямар зүйлсийг олж харах боломжтой байна? Ямар зан чанар гэх юм уу? Тушаал. Эхний 50-ийн дарга болохоор хаанаасаа тушаал аваад "Ой, хаан чамайг дуудаад буугаад ир" гэдгсэн тийм. Хоёр дахь 50-ийн дарга болохоор "Өө чи хурдан буугаад ир" гэж байгаа тийм. "Өө чи хурдан буугаад ир. Хаан дуудаад байгаа юм биш үү" гэсэн. Ийм Израилийн бурхныг эсэргүүцсэн тийм. Бурхан эзний эсэргүүцсэн түүний одоо эрх мэдлийг одоо үл хүндэтгсэн байдлаар айж имэлтгүйгээр хааны нэрийг барьж ирсэн баг. Нөгөө Бурхны хүний өөдөөс. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэвэл энэ бардам зангаар ирсэн байхгүй. Бид нар ирчээд энэ чи буугаад ир тий. Хаан чамайг дуудаад энэ чи буугаад ир. Эхний үнд гисэн чинь хоёр дахь нь бүр ой хурдан буугаад ир гэд бүр хэлсэн шүү дээ. Түргэн буугаад ир чи. Яах гээд байгаа юм чи хурдан буугаад ир. Ийм болсон бахалтай. Эхний 50-т ингээд шатцсан чинь нөгөө дараагийн 50-ийн дараа нь тэр мөн арчиг амтын буулгаж ирч чадаагүй. Али би очиод тэгээ буулгаад иргээд очиод тэрэн дээр бардаад те бардууны шинжтэй. Очиод чи хурдан буугаад ир гэдгсэн байхгүй. Явсан байна. За гэтэл 3 дахь хүн яасан бэ? Тийм. Өвдөг сүгдүүд гуйсан биш те. Бурхны хүнээ миний ам болон таны эдгээр 50 буулийн амнасыг таалдаа багтаагаач гэсэн. Энэ ямар зан төрх вэ? Даруу зан төрх шүү дээ. Даруу хүн яад юм бэ? Тийм. Буувт гэдэг байна шүү дээ. Даруу хүн яасан бэ гэхээр эхний 2 50-ийн дараагийн тэр буруу усрам үйлдэлээс нь суралцсан байгаас. Даруу хүн сурдаг буувт гэдэг байна. Тэгээд энэ даруу байхын сацуу даруу занд ингээд хариалагдахын хит хитэн зан чанар эндээс гарч ирж байгаа. Тэр юу вэ гэхээр хариуцлагатай байдал гарч ирж байгаа байхгүй. Зөвхөн тэр хүн өөрөө очихгүй шүү дээ. Хинтээ хамт очлоо? 50 зэрэгтэй хамт очсон. Тэр өөрөө өгөх юм бол тэр ганцаараа өгөхгүй. Хин өгөх юм? 50 зэрэг өгөх. 50 зэрэг өгнө гэдэг чинь 50 нөхөр өгнө гэсэн үг. 50 аав яасан дагаад өгнө л гэсэн үг шүү дээ. Гэтэл тэр дарга учраас хариуцлагатай байгаа байхгүй. Би эдгээр энэ миний доор тушаад биелүүлж байгаа 50 зэргийнхаа амь насыг хүртэл хариуцж байгаа учраас өхүүлж болохгүй тийм учраас би энэ хүний өмнө өвдөх сүдэж гуух нь зөв юм байна. Гуугаагүй учраас өмнөх 250-ийн дарга буюу нийлээд 100 хүн. Тэр 100 хүний ард хичнээн хүн байгаа. 300-400 хүн яасан? Өгч чинь гэсэн үг шүү дээ. Яах юм байна гэсэн хариуцлагатай байсан. Хоёрдугаарт энэ цэргийн дарга бол өөрийн доод тушаалын хүмүүсээ яасан бэ? Хайрладаг байсан байгаа. Хайрладаг учраас эдгээр хүмүүсийнхаа өмнөөс өөрийнхөө өмнөөс тэр гуйлт юугаа өтсөн байна те гуйсан байна өвдөг сүгдүүд гуйсан байна. Тэгээ нөгөө төгөр 3 дахь яасан бэхээр энэ 50-ийн даргад юу байсан бэ гэвэл хүндлэл байсан баг. Бурхан эзний хүндлэл мөн бурхны хүний хүндлэл байсан. Даруу занд хайр байд юм, хариуцлага байд юм байна, хайр байд юм байна, хүндлэл байд юм байна, имэйлт байд юм байна. Мөн эдгээр бүх зүйлээ үзүүлэх үйлдэл нь багтаж идэг. Хамгийн төгс даруу зангийн илэрхийлэх юм бэ? Хэн гинэ? Хамгийн тод, хамгийн төгс даруу зан илэрхийлэл бол Есүс байхгүй. Есүс. За яагаад гэдгийг хамтдаа харцгаая.
Филиппо номын 2-6 дээр очие. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө доорд болгож үхэлд загалмайн үхэлд хүртэл дуулууртай байв. Амен. За. Энэ дээр юу гэсэн бэ? Есүс Христ Бурхны дүр байсан. Тэр Бурхантай адил байсан. Тэгтээ үүнийг яасан бэ? Булаах гэсэнгүй гэсэн бэ. Энэ юу гэсэн үг юм бол? Бурхантай адил байхыг булаах гэсэнгүй гэж юу гэсэн үг юм болов? Бурхан тэр хоёр ингэ булаацалтаад байгаа юм уу? Есүс Христ Бурхан. Түүнд хүч чадал байгаа юу? Байгаа. Гэхдээ л тэр Бурханд очих ёстой алдрыг өөрийнх гэсэнгүй. Тийм үү? Бурханд өгөх алдрыг Бурханд өргөж зоригтой өөрийн тэр илгээгдсэн ирсэн зоригтой хүрэхийн тулд загалмайг даруугаар алхсан байхгүй. Тэр тахны ширээнд нядлагдах ёстой хураг адил яасан бэ? Даруугаар алхсан байна. Есүс Христ Бурхны хүч чадал байсан уу? Байсан шүү дээ. Тэр өвчнийг эдгэсэн үү? Өвчтөд нэг эдгэсэн үү? Эдгэсэн тий. Үхсэн нэг амьлуулсан уу? Тэр хүч чадалтай Бурхны хүч чадал түүнд байна уу? Түүний үг, Бурхны үг те түүний сургаал номлууд олон хүнийг өөрчилж олон тэр хүлээснүүдээс нь чөлөөлж ирсэн үү? Тэр Бурхантай адил байсан уу? Байсан бохгүй юу? Байсан. Тэгтээ тэр алдрыг авах гэсэнгүй. Тэр Бурхны алдрыг өөртөө авах гэсэнгүй. Тэр хэнийг харин алдаршуулсан? Бурхан эцгийг алдаршуулсан. Юуны төлөө? Бидний төлөө тийм. Биднийг аврахын төлөө байсан. Тэгэхээр даруй зан гэдэг чинь бид нар байгаа зүйлсээ Бурхны өгсөн авьяас бэлгийг, чадварыг өөр юу гэдгийг те бүхий л тэр Бурхан надад зөвшөөрсөн олон зүйлс эдгээрийг за яах те дараахан байна уу яах ингээ хойш суугач гэдэг юм уу эсвэл ашиглахгүй те илэрч гаргахгүй ингээд байхыг хэлэхгүй байгаа байхгүй. Даруй зан гэдэг чинь юу гэвэл хийж байгаа бүх зүйлс маань авьяас чадварынхаа дагуу хийж байгаа зүйлс байна. Энэ одоо бүх зүйлс маань эзэнд алдрыг өргөх ёстой. Тэс би өөрийгөө те ингээ өргөмжлөл биш те. Харин миний хийж байгаа зүйлс Бурхан алдарч явах ёстой. Энэ өөрөө Бурханд өргөж байгаа тэр даруй зангийн илэрхийл, даруй зангийн өргөл болчиход байгаа. Окей. Тавтын дарга яасан юм? Өмнөх 2 тавтын дарга болон 3 дахь тавтын дарга хоёрын адилхан талуудыг хэдүүлээд өрдөө. Юугаар адилхан юм? Тийм, албан тушаал адилхан биз дээ. Тавтын дарга 50 зэрэг удирддаг. Бид ч яг адилхан яг нэг төвшөнд байгааг илэрхийлж байгаа байхгүй. За өөр юу нь адилхан байлаа? Яг зөв. Үүрэг даалгав нь адилхан. Хэнийг авчрах ёстой вэ? Хааны өмнө Илияг авчрах ёстой. За. Харин өөр зүйл нь юу вэ? Энэ тийм яг зөв тийм хандлага буюу даруй зан байгаа байхгүй. Энэ гурвын нэг ганцхан энэ гурыг ялгаж байгаа тийм эхний хоёроос нь гурав дахь нь ялгаж байгаа зүйл бол даруй зан байгаа. Тэр даруй зан нь эцэстээ яг л адилхан байр суурьтай, яг л адилхан тушаалтай байсан ч гэсэндээ эцэстээ хааны өмнө тэр үүрэг даалгаврыг биелүүлээд хааны өмнө Илияг авчрах тэр үг таалга болсон баг. Тэр биелсэн байхгүй зорилго нь. Бардан байгаа тэр зорилго нь биелээгүй шүү дээ. Харин даруй байсан учраас зорилго нь биелсэн баг. Есүс Христ гэсэн даруй байсан учраас тэ түүний зорилго биелсэн байхгүй. Есүс Христийн зорилго юу байсан юм? Тийм. Есүс Христийн зорилго яг нэг үгээр хэлэх юм бол үхэх байхгүй юу? Шууд төрөхдөө Есүс Христ үхэх нь яасан? Тодорхой. Хэний төлөө өгөх нь тодорхой. Миний төлөө өгөх нь тодорхой шүү дээ. Цусаа урсгах нь тодорхой. Тэгээ тийм учраас тэр даруй байсан учраас энэ зорилгоо биелүүлж чадсан. Хэрвээ даруй биш байсан бол энэ зорилго биелэхдэггүй. Тэр үүнийг ч хэлсэн. Би нэг удаа залбирахад би нэг удаа л хэлэхэд энэ цэргүүдийг ялж чадах Тэнгэр элчтэй Бурхны тэр цэрэг арим хүрээд ирнэ гэдгийг хэлчихсэн. Петр түүнийг хамгаалаад би эзний хамгаалж ийн гэд ирсэн цэргийн тэр чихийг завчих үед Бурхан намайг хамгаалж байгаа. Хэрвээ би залбирах юм бол Бурхны тэр цэрэг, Бурхны тэр Тэнгэр элч намайг хамгаалах болно. Гэхдээ би тэхгүй.
Тэгээ тэр бүр маш их тэмцэлжсэн учраас цус нь дусал болон түүний хөлс нь хөтлөн урсч байсан баг. Тэгээ тэрний ганц хэлсэн зүйл нь юу гэвэл болох бол та энэ аягийг буюу энэ үйл явдлыг надаас өнгөрүүлж өгөөч. Гэхдээ миний биш таны хүсэл биелэхэ гэсэн. Хэрвээ Есүс Христ эндээс цаа би чадахгүй байна боли гэдэг юм те. Эсвэл энэ миний хийх ажил биш юм. Одоо юу гэх юм те. Ямар нэгэн байдлаар болсон бол, эргэсэн бол бид нар өнөөдөр аврахдахгүй шүү дээ. Бид нар өнөөдөр Есүсийн талаар мэдхгүй шүү дээ. Бид нар өнөөдөр Есүсийн итгэснээрээ дамжуулан тэр олон хүлээснүүдээс чөлөөлөхгүй шүү дээ. Миний амьдралд те бидний амьдралд өөрчлөлт гарахгүй шүү дээ. Яг л Есүс Христ даруугаар тэр зорилгоо өмнөө тавьсан учраас тэр зорилгодоо хүрэхийн тулд түүний сахилга баттай чанарыг нь одоо те төгс төгөлдөр тэр хэмжээнд ингэж хүргэж түүнийг ингэж алхуулчихсан зүйл бол даруу зам байхгүй. Үүнтэй адилхан тавьтын дарга ч гэсэн даруу байдлынхаа улмаас өөрийн доор байгаа цэргүүдийг ар гэрийнхнийг нь бүх зүйлийг аврахын сацуу зорилго нь хүртэл биелсэн байна. Тэгээ бидний амьдрал ч гэсэн даруу байх хэрэгтэй. Бид нар ингээл яг бидний дунд яг үннийг хэлэхэд амар өнгөрөө байхгүй л. За хамрын өнгөрөө л баг бий байх тий. Бүлт үсрээл ингээл заримдаа тий. Пит үсрээл гэж ярьдаг шүү. Тэр шиг ингээл янз янз юм яриад явж идэг л та. Харин даруу занг бид нар арай өөр өнцгөөс харж ойлгох юм бол Бурхан надад өгсөн авиас бэлэг талант одоо юу гэдэг Бурхан надад зөвшөөрсөн зүйлсүүд байна шүү дээ. Бид нар ямар нэгэн байдлаар ингээд Бурханаас ингээд зөвшөөрсөн зүйлсүүд надад байна шүү дээ. Үүнийг зөв зохистой буюу Бурхан дотор ингээд ашиглах нь байгаа байхгүй. Тэрнээс түүнийг ингээд орхиол за боли ингэхгүй тийхгүй. Миний хийдэг зүйл биш ээ. Одоо яах юм бэ те? Тэр нэгнээс энэ биш те. Харин даруугаар Бурханы өмнө ашиглагдана гэдэг бол даруу зангаар Бурханы өмнө очно гэдэг бол өөрийн надад Бурханы өгсөн зүйлсийг буцаад эзэнд алтрыг авахын төлөө зоригтойгоор зориулттайгаар ашиглаж явах хэрэгтэй байна. Тэгж чадаагүй улмаас 100 хүний амь өргөгдөж байгаа байхгүй юм энд. Тэ? Тэгж чадаагүй улмаас, тгээггүй улмаас хааны үхэлтэй хамт хаан ганцаараа үхэхгүй 100 хүнийг өөрийн үхэлтэй бүр татаж оруулаад үхчихэд байгаа байхгүй. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэвэл миний гаргаж байгаа бардам зан, миний гаргаж байгаа альва нэг бусрамг үйлдэл надаар хэмжигддэггүй маа гэсэн үг. Заагуулчгүй яах нь нөлөөтэй байдаг хин нэгэнд. Дор хаяж нэг байна гэсэн үг шүү дээ. За яах вэ? Хэрэг тоолж үзэх юм бол тий. Нэг байна л гэдэг чинь эн чинь хин нэг нөлөөлж байна гэсэн үг. Гэтэ нэг байх нь баг ховдоо зөндөө баг тий. Миний энэ нэг бардам байдал, миний энэ нэг тийм зохисгүй байдал гэдэг юм тий. Энэ зүйл зөвхөн надаар хэм дуустахгүй байгаа. Эргэн тойрон заавч юм хар нөлөөтэй байж байна. Муу нөлөөлөл сайн нөлөөллөөгөө бодвол илүү хурдан, илүү өргөн далаацтай байдаг шин. Мэдгүй. Мэднэ л дээ тий. Ягаад гэвэл хүнд 10 удаа туслаад 1 удаа туслаагүй байх юм бол тэр 1 удаа туслаагүй тэр юу чинь яах вэ? Байдал чинь тухайн хүнд үлддэг байхгүй юу? Нөгөө 10 удаа тусалсан тусламж нь үлдэхгүй. 1 удаа л одоо юу гэдэг нь тий туслаагүй тэр зүйл маань үлддэг баг. Бараг ийм зүйлсүүд айгүй их болдог. Юу гэхээр яах гэж тусалж ийсэн юм. Одоо туслахгүй бол өмнө нь яах гэж тусалж ийсэн гэсэн. Ийм хандлага маш их ирдэг. Тэгээ хүн гэдэг чинь өөрөөс ийм сул дор байхгүй тий. Хүн гэдэг чинь өөрөө бардам байхгүй. Зүгээр ингээд харахад ингээд сул дорой юм шиг боловч сул дорой ингээд ийм боловч эн чинь өөрөө бардам зангийн илэрхийлэл болдог. Тэгээ миний бардам зан надаар зогсдгүй шүү. Хил хязгаар нь бүр хит өргөн байдаг. Болтгоо. За та сүүлчийн нэгшлээ харчих. Сургаалт төгс 16-гийн 18-аас 19. За агуураа. Сүйрлийн өмнө бардам зан явж, уналтын өмнө ихэрхүү зан алхдаг. Ядуучуудын хамт даруй сүнстэй байх нь бардамчдын хамт ариун олз хувааснаас дээр. Амен. Сүйрлийн өмнө бардам зан явдаг байхгүй. Тэ? Бидний амьдралын болж бүтэхгүй тэ сүрх гээд байгааг нь сүйрлийн өмнө юу явж исэн баг? Бардам зам явж исэн баг шүү. Бардам байсан учраас яаж юм? Сүрж байгаа байхгүй.
Та одоо өөрийнхөө амьдралыг дүгнээд ингээд хальт ингээд ботод сүрж байгаа юм шиг байна уу эсвэл гайгүй юм шиг байна тий. Яг хэрвээ ингээд яг ингээд сүрэх гээд байна тий. Бүх юм болохгүй бүтэхгүй ингээд нэг тийм одоо юу гэдэг тий. Оо гэдэг нэг oh shit гэж хэлчмээр санагдчих байгаа бол тий. Энд юу байгаад байна гэсэн үг вэ? Бардам зан яваад байна гэсэн үг байна. Намайг бат зогсоохгүй байгаа. Тэгээ намайг унгааж байгаа нэг тийм бардам зан яваад байна гэсэн үг байна. Яг энэ ухагтхан энэ ойлголт сургаалт төгс номон дээр маш их байна. Сүрлийн бардам зан явдсан шүү гэдэг. Ядуучуудтай хамт даруй сүнстэй байх нь бардамчны амьд ариун бол сууснаас дээрээ гэж илэрхийлсэн шүү дээ. Бүр хүнд биднэрт ингээд харах юм бол биднэрт ингээд ол заримтай те амжилттай ингээд байх нь айгу сайхан гоё зүйл шүү дээ. Гэтэл хэрвээ чи бардам байгаад энэ зүйлийг авах нь авснаас илүү чи баг ядууч ихтэй даруй сүнстэй байх нь илүү шүү гэдгийг хэлээд байгаа байхгүй. Ингээд хэлэх юм бол те зарим одоо юу гэдгийг үл итгэж бурхны одоо үгийн дагуу явдаггүй түүний үгийг таньдгүй мэддэггүй хүн бол гайхах шүү дээ. Яа тэгвэл хүмүүсийн зорилго бол ерөөсөө амар тайван байх те эсвэл ая тухтай байхыг, мөнгө төгрөгтэй байхыг, амжилттай байхыг, нэр хүндтэй байхыг энэ зүйл рүү ингэ зорж идэг. Гэтэл чи бардам байдлаараа ийм зүйл олж авснаас бараг ядуучгээрээ байгаад даруухан сүнстэй байсан илүү шүү гэдэг байна. Бид нар бурхны үгийг мэддэг болсноос бурхны үг уншдаг, ойлгодог болохоор энэ зүйлийг мэдэж авч ойлгож өөрийн зүрхэндээ, өөрийн сүнсэндээ тэр хүзүүндээ ороочтой бүр ингэ сийлж ингээд ойлгож чаддаг болж байгаа. Энэ нь бурхантай хамт байснараа бурхны үг сонссноор бидэрт ирж байгаа зүйл. Хэрвээ үгүй байсан бол бардам зарны талаар бид мэдэхгүй, эцэстээ мдээгүй учраас сөөрөх нь шүү. Яагтгүй сөөрлийн өмнө бардам зам яваад байгаа байхгүй. Өөртөө итгэлгүй байх гэдэг чинь бас бардам зангийн илэрхийл. Бид нар гайхаад ягаар юу лээ гэдэг. Үгүй шүү дээ. Бурхан бидэрт билээхэн тэ чадварыг, чадамжийг одоо юу гэдгийг ийм зүйлсүүд өгчөөд байгаа чинь түүнийг зөв зохистой эзний алдрын төлөө ашиглах нь зөв байгаад байгаа. Би чадахгүй. Бид нар дандаа ийм тохиолдолд чи нэг ийм хийчих гэхээр би чадахгүй. Үгүй чи чадна шүү дээ. Би чадахгүй. Юунаас ч болдгийг залхуурлаасаа болоод энэ үл бардамнаасаа болоод энэ. Энэ хоёрыг л нэг байгаа шүү. Тэрнээс даруугаасаа болоод байгаа юм ерөөсөө байхгүй. За. Альва үг яриа. Альва энэ за номлол бурхны өгч гэдэг юм. Эсвэл ингээд альва зүйлийг хүмүүст ойлгуулахын тулд ийм зөв урсгалаар одоо юу гэдэг нь те гоё дүлгөөн намуухан урсгалаар ингээд явж иж хүнд ингээд ойлгодог байхгүй юу? Тэрнээс ингээд ширүүн даруй ийшээч нэг үсрэл тийшээч нэг үсрэл те нэг хүрхрээ гарч доошоо унаал те ингээд явах юм бол ойлгохгүй байх тийм магадлалтай. Тэгэхээр одоо бид нар хэдүүлээ хэсэгхэн хугацаанд одоо энийг ингээд дүгнэх байхгүй юу те юу ярьч юу болоод өнгөрч үү гэдэг. Ягаад гэвэл энэ урсгал маань ширүүн байсан байж болно. Эсвэл яг голдролынхаа дагуу явсан ч гэж болно. Гэтэл бид нар дүгнэх хэрэгтэй. Хамгийн гол чухал point бол ерөөсөө даруй зан. Даруй хүн бол 3 дугаар тавьтын дараагаас хэдүүлээ суралцснаас шингээгээд авчи те. Даруй хүн бол даруй хүн бол амьд үлддэг. За зөв те. Даруй хүн бол суралцдаг хүн байхгүй. Баян хэн нэгнээсээ суралцж идэг те. Тэгээ даруй хүн бол хайраар дүрэн баг. Даруй хүн бол хариуцлагатай хүн баг. Даруй хүн бол эзнээс имээдэг түүнийг хүндэлдэг хүн баг таахгүй. Даруй хүн бол эдгээр зүйлсийгээ өөлддөг хүнийг хилээд байгаа. За тэгээ мартаж болохгүй нэг үг бол төгс цуглаан гэж байхгүй. Тэ? Хэрвээ байвал би ирээд тэр төгс цуглаан биш болно гэж. Үүнийг бити мартаарай. Тэгээ энийг байнга санаж явах хэрэгтэй шүү. Энэ нь биднийг харин энэ хилээд байгаа даруй зануурч авчирч байгаа байхгүй юу? Тэ? Тэрнээс би энэ цуглаан дээр улам төгс болно гэдэг юм бол энэ бол өөрөө бардам зангийн илэрхийлэл байгаа. Харин би тийм төгс биш юм аа. Тийм учраас би суралцах хэрэгтэй байна. Тийм учраас би эзэнтэй илүү ойртох хэрэгтэй байна гэсэн сануулга явдаг байна. За тэгээд дахиад 3 хуудасыгаа өнгөрөөе. За.
Хамтаа залбирнаа. Мэдээж одоо ингээд бодоод үзэх юм бол өөрийнхөө амьдралыг дүгнээд үзэх юм бол яг энэ миний л бодол л доо. Би даруухан юм болов, би бардам юм болов гэсэн юм одоо юу төрж магадгүй те. Бодол эргцүүлэл төрж магадгүй. Ихэвчлэн ер нь за би бардам юм байна даа л гэсэн юм юу төрөх байх гэж би дотроо бодоод байгаа юм. Гэхдээ үгүй ч гэж магадгүй. Тэгэхээр яг хэрвээ та өөрийгөө бардам гэж дүгнж байгаа бол эзнээс даруй занг гуйгаарай. Ягаад гэвэл эзэн өөрийнхөө хүмүүс тэр даруй занг эсвэл тэр одоо тий эзэн өөрөө тэр Египтийн фараоны яг зүрхийг хатууруулж исэн шиг тийм хатуу байдлыгч тэр даруй байдлыгч тэр эзэн өөрөө зөвшөөрч өгдөг байхгүй. Тэгэхээр эзнээс бид нар яг асуух гуйх хэрэгтэй. Бурхан минь би бардам байна намайг даруул. Хэрвээ та даруй байгаа бол энэ даруй байдлаар дамжуулан та алдрыг авах болтгой. Тийм тул та намайг ашиглаач. Есүс адил алдрыг танд өргөсөн тэр амьдралаар амьдруулаач гэдэг тэр өчлүүдийг эзний өмнө тунхаглаад өнөөдрийн цагаад өндөрлцгөөё. Эзэн минь танда баярлалаа. Учир нь та өөрийн хайраар өөрийн тэр нэгүсээр өөрийн тэр амиар хүртэл биднийг аварч үн цэнийг минь өгч олон тэр сүнслэг хүлээсүүдээс чөлөөлж эрхчлөөт амьдралаар амьдрах. Бурхны дагуу дуудагдсан, зориулагдсан тэр замаар замнахад минь та биднийг чиглүүлж байгаа учраас танд талархаж байна. Мэдээж бүх зам дардан байдаггүй адилаар бидний амьдралд олон сорилт, бэрхшээлүүд, асуудал гэж хэлж болохоо зөрүүд олон тохиолддог. Эдгээр зүйлсийн их үндэс нь эцэстээ надаас буюу миний бардам зангаас болох тохиолдлууд хамгийн их байдаг. Тийм учраас би хэрвээ үнэхээр бардам зангаар явж байгаа бол тэр суйрлын замаар алхаж байгаа бол эзэн та биднийг татаач. Тэр замаас эргүүлээч. Таны өмнө ирэхдээ таны оршихуй өмнө таныг ирэлхийлэхдээ нулимстайгаарч тэр байгаагаараа яг сэтгэлийнхээ сүнснийхээ гүнээс өчн хэлж хашгиран байж таны өмнө залбирч таны үгүүдийг судалж таныг оршихуйд тань магтаж буцаж яг зөв замдаа орох тэр цагийг та бидэнд зөвшөөрөөсэй гэмээр гуйж хэрвээ түүнийгээ бид сайн мэдэж ойлгож ухаарч чадахгүй байгаа бол бүхий л нуус чүмэг хийгээд сүнсийг хүртэл салтал цоо хатгаж чадах таны үг миний амьдралын эргэлтийн цэг байж таны үг намайг дахин шинчлэх болтгоо гэж гуйж байна. Учир нь таны үг шинэ бүтээл болгох тэр хүчийг агуулж идэг учраас тэр эрх мэдлийг агуулж идэг учраас танд өргөж байна. Хэрвээ үнэхээр бид таны өмнө даруугаар замнаж амьдарч байгаа бол бидний амьдралын үр жимс таны үгнээс улбаалан гарах тэр амьдралын маань сайн үр жимсүүд улам илүү дэлгэрэх болтугай. Мөн таны нэр миний амьдралаас дамжин алтаршигдах болтугай. Бүр түгэх болтугай. Бидний хийж байгаа зүйлс эзэн таны гэрлийг энэ дэлхий дээр тусгах болтугай. Бидний эргэн тойрон гэрэлтүүлэх болтугай. Тэгээд biz таныхаа өмнө даруугаар ирдэг. Таны охид хүүгүүд байхад минь та бидний хөтлөн дагуулж өгөөрэй. Баярлалаа. Таны өгсөн амиас бэлгийн дагуу, таны зөвшөөрсөн бүх зүйлсүүдийн дагуу алдран зөвхөн танд байх болтугай. Есүс Христээр дэргуун залбирлаа. Амен.